За бид бүхэн Нарангай аймгийн Хотон суманд ирчээд байна. Ахын нэрийг ин гэдэг лээ. Намайг ханд очрын баасан жаргал гэдэг. Баасан жаргал. Манай хэдэн азаргаадад байна? Өөрөө азаргаадад. Зам бол мөнгө байсан. Зам бол мөнгө. За та өөрийгөө сайхан танилцуулаад хаана байршиж байгаа. Тэгээд жуулчдад одоо сайхан шинэхэн ийм хүрээ айргаараа үйлчлэхэд бол бэлэн болсон юм байна. Сая бид нар ахын гэрээр заачлаад айргийг нуулаа сайхан. Үнэхээр сайхан эсцэн гоё айрг байна. Тэгээд та өөрийнхөө талаар тав танилцуулга хэлээд жуулчдад байршлыг нэрээ бас зааж өгөөч ээ. За намайг Нарангай аймгийн Хотон сумын Улаан чулуугийн малчин ханд очрын баасан жаргал гэдэг. Одоо мал аж ахуйн салбарт одоо 23 24 жил ажиллаж байна. Тэгээд манайх одоо зам дагуу байршил ерөөсөө өвлж аварж ерөөсөө нэгээрээ нутгалдаг. Тий одоо Хотон сумынхаа одоо хаалганыхаа өөрчлөлт ингээд гүмалаа уяад цогцолтой тэгээд одоо энэ зөвлөлт одоо сайхан хүүрээ шинэ айрга одоо ингээд сайхан төгөөгээд ингээд айлууд одоо ишиг ингээд гүйтэй айлууд ингээд агарлаад бууцсан байна л дөө. Хамгийн анхны айлын хаалган дээр Нарангай аймгийн Хотны айрг чинь алдартай гэдэг шүү дээ. Яг юугаараа бусад аймагуудын айргнуудаас онцлог байна. Тий, манай Нарангай аймгийн Хотон сумын айрг ерөөсөө одоо манай Монголд одоо ерөөсөө хоёроор ордог юм уу? Нэгээр ч ордог юм уу? Ер нь хөрөнгөө өөрсдөө гаргана манай нутгийн ханчаа. Онцлогонд хэр дээр байгаа. Булганы сайхан сумыг айрг бол их сайхан гэх юм байна. Тэгээд тэр булганы сайхан сум ч манахаас ирж хөрөнгө авдаг шүү дээ. Манай сумаас ирж хөрөнгө аав. Манай сум ч одоо ер нь жилийн жилд ерөөсөө хөрөнгө анхаарч байгаа. Улам жилиг гэж ирсэн. Тэгээд сайхан хүүрээ одоо сайхан ажил хүүрний айрг чи ер нь яг өөрөө өөртөө хавар хөрөнгө гарах дөхөн шүү. Давуу тав нэр талтай байгаа. Айлууд ер нь айлууд гаргачаад байгаа шүү дээ. Хүүгээ өдөрт хэдэн удаа сах уу? За одоо яг хэд гэсэн байх вэ? Өглөө эрт ороо байснаас шалтгаалсан. Тэгээ одоо ажлын зав зай жоохон тийм бол жоохон ажихын дуу чинь завтаа өглөө эртхэн дуу чинь тэгээд энэ нар мартай бас холбоотой тийм ээ. Бас ойрдож их мундаг нар халж байна. Халж. Хоног малаас нэлхоног малаас жоохон шазааж өрөх магадлал өндөр байхгүй. Тэгээд тэр мөрнөөс бас жоохон тохируулж. Тэгээд таавараад өөрсдөө ой хойдоо чинь яг тийм гэсэн байх. Яг хоног 30 минут барай багцаа барай цаад. Тэгээ одоо наадмаас хойш нэг 2 цаг болж явчихдаг л дөө. Юу баасан жаргал ахын эхнэр нь бас сая жуулчдад гоё цагаан идээгэр бас үйлчлэгээ үзүүлдэг юм байна. Гоё өглөөнийхөө өрмүүдийг шинээр нь савлаад өлдөөх зөндөө хийчдэг. Тэгээд бас зарим тохиолдолд бол жуулчдад тоогоо нэрж үзэж ингэж бас сонирхолтой юм байна. Тэгээ энэ миний бол та бүхэн сонирхоход яг л Монголын ахуй амьдрал ямар байгаа тэр дотор ингээд ороод одоо бид хоёр ч гэсэн өнөөдөр ахыг бол танихгүй те. Тэгээ ирээд ингээд Монголын ард түмний сэтгэл ийм гоё уужим кино тэгээ ирсэн хүн болгоныг ингэж хүндэлж авдаг ийм соёлтой ард түмэн. За энийгээ бол одоо бид нэр бас дэлхийд таниулж одоо жуулчин болгоны гоё ийм халуун дотор урьж авахаар ингэж нэгдэж байгаад манай хамт олонтой нэгдэж байгаад бас танд баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Та хэд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.